ч авсан Rainbow Dash. Гол халахаар ямар нэг юм орж ирээ юу? Equestria-гийн ичид алдагдчихсан уу? Twilight зөвхөн бидний л учрыг олж чадах асуудалтай тулгараа юу? Эсвэл аврахтан бэлэн мангас бэлгүүний ертөнцийн бэлгүүнүүдийг хамчихсан уу? Юу, яг ч тэгээгүй. Ойлгосонгүй. Sunset, би сая Rainbow Dash хэлж ирсэн. Эвдэрхий гитарын утсыг үнэндээ яаралтай төгшүүр гэж үзэхгүй үсттэй. Үзэлгүй яг юм бэ? Нэрээ шүү Rainbow Dash. Би сүүлд гаргасан даашинсныхаа зэгт намлыг оёо дэд дундаа орж байсан. Харин би хорогдох байрны амьтдыг оронд нь оруулах гэж байсан. Одоо үлгэрээ дахиад эхнээс нь ярихаас та. Гитарны утас тасарсны төлөө яах гэж яралтай гэж зурус явуулж байгаа юм бэ? Би жинхэнэ одоо мэр шиг байж шүтэн бишрэгчдтэй гитар тоглож үзүүлэх гэсэн. Юу, гэтэл 6 утсан дутчихад болдгоо. Илүү утас байна уу? Гэхдээ өнөөдрийн бүх бэлтгэл дууссан. Хөгжмийн өрөөнүүд бүгд цоочтой байгаа бах. Зүгээрээ. Үүдний өрөөний акустик жинхэнэ гоё аккорд голно. Альвэ, явцгаая. Чи орохгүй мө Sunset? Араас ч очно. Хүндэт гүнж Twilight. Equestria дахь амьдрал чинь сайн уу? Гой шин шидэж хөвчлэгтэй болсон уу? Хамтлагуудын тулаанаас хойш манай энд Canterlot-ийн ахлах сургуульд намж юм байна. Бид хөгжмөө сэтгэлээсээ тоглодог хэвээрээ байгаа. Rainbow Dash өнгөрөх их дуртай. Өнгөрөх юм сайхан байдгийг би ойлгохгүй маа. Завтай болохоор чиний санаа бодлыг сонсмоор л байна. Чиний найз Sunset Shimmer. Юу хийгээд байна? Бац! Зогс! Хин байсан бэ? Hasbro студ толиулж байна. Ben хүртэл яасан эргэж буцахгүй би. Эхлэл энзэг зөвхөн уршаа явна. Ирж хайхын хэрэггүй бид өөртөө олно. Эцсийн үзэг бүгдийг нь буулгаж авна. Энэ бүхэн нөхөрлийн тэмцээн. На оо на уршаа энэ бүхэн тэмцээнийг дуустаа. На оо на уршаа. Нэг хоёр гурав уршаа. Хичээлээсээ хийсэн бид яалагдахгүй. Харж бай бид бууж өгөхгүй. Харин бидний шиг дотроос минь гартаа Хинч басан штаж байсан ш эцэстээ бид яшна. Энэ бүхэн нөхөрлийн тэмцээн. На оо на уршаа. Энэ бүхэн тэмцээнийг дуустаа. На
oh, na 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 Usha. Na 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 oh, na 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 Usha. Na 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 oh, na 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 Usha. Na 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 oh, na 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 Usha. Үнэхээр сонирхолтой ном байна шүү. Яах аргагүй хөшөөн дээр нэг юм хийж байсан. Эсвэл яг хийх гэж байсан. Эквестрагийн хаалгаар дамжиж ирсэн болов? Үгүй, тэгсэн бол би анзаархал байсан. Эндхийнх байхаа. Тэгвэл ашгүй дээ. Одоо ер нь бидэнд Эквестрагаас илүү эд шидтэй ертөнцөл дутаагүй байна шүү дээ, тийм ээ? Тийм шүү. Надад дахиад хормоо ичидний эсрэг тэмцэх сонирхол үнэхээр алга. Хувцсны шүүгэн дээр туссан нулимс минь арай л хэрэг сэтэрчгээд байна. Гэхдээ л ямар нэг нууцлаг зүйл хаалгаар эргэлдээд байна. Яг санаатайг нь мэдмээргүй байна уу? Би бүр таамаарчгүй байна. Тэгвэл би хин гэдгийг нь олчихсан болохоор таах шаардлагагүй. Чиний ээлжний хөшөө царилэгч юу? Шидэт хаалганы засварч юм уу? Цэцэрлэгч юу? Хотын автобуснаас буугаад буцаад автобусандаа суугаад хот руу явж байгааг нь харах юм бол тэдний явж байгаа газар нь Кристал Преп. тийм ээ. Маргааш нөхөрлийн тэмцээн эхлэн. Гэтэл гайхамшигт үрээний хөшөөг сараачид биднийг шоглох гэж байна. Автобусаар энэ хүртэл ирээд хөшөөг хорлон сүтгэж яах юм? Кристал Преп сургуулийн Shadow Ball-д манай хамгийн хүчтэй өрсөлдөгч болохоор Кристал Преп сургуулийн сурагчид угаасаа л тийм штэ. Учир нь хөл бөмбөг, теннис, гольф гээд бүх төрлөөр биднийг хождог мөртлөө ингэж бага хангадаг байхгүй юу? Тэнийг санагчлаа. Тэнийг чи нөхөрлийн тэмцээнийг бас тэнэг гэж боддог юм уу? Бид нар ямар хорон санаатны шидэт хүчтэй тэмцэх вштэй. Үгүй, бид сургуульд өрн өөдгөө амьтдын эсрэг тэмцэн. Эд шидтэй болгон чухал байх албагүй. Нэрэ тийм л дээ. Уучлаарай. Тэмцээн чухал шүү дээ. Харин ч зөөлөж хэлээ найз минь. Тэд наадмыг хорлон сүтгэх ажиллагаагаа явуулсаар л байна. Тэд яагаад ийм хүчтэй өрсөлдөгч болсныг ерөөсөө ойлгохгүй маа. Нөхөрлийн тэмцээн чинь хоёр сургуулийг эвдээ ойлгох зорилготой үсттэй. ер нь бүх юм дээр хожоод байдаг одоо мордтой эвтэй байх ч хэцүү л дээ. Одоо тийм биш. Энэ удаа бүх юм өөр байх болно. Юу гэсэн үг юм? Чи аяндаа мэднэ. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Маргааш Кантерлот ахлах сургуулиас зохион байгуулж байгаа нөхөрлийн тэмцээнд Crystal Prep Academy-ийн сурагчид болон манай сурагчид хамтран оролцож, спортын олон төрөлд хурд хүч, авиас чадвараараа өрсөлдөх гэж байна. Ааха, тийм ээ. Тэмцээн 4 жилд нэг удаа зохиогддог болохоор та бүхэн юу болох вэ гэж сонирхож байгаа вэ? Манай хожигдохоос өөр юу болох вэ гэж юу? Тийм ээ. Яг тийм болохоор би Rainbow Dash-ыг ирж та нарт бяцхан урмын яриа хийгээч гэж хүсэх гэсэн. Баярлалаа Селеста захирлаа. Энд цугласан та нарын ихэнх нь Crystal Prep шиг дээд зиндааны сургуулийг хожих арга байхгүй гэж бодож байгаа байх. Тэд нарт хожигдох арга харин зөндөө байгаа шүү. Бид хожигдохдоо ямар сайн гэж. Кантерлот ахлах сургууль нөхөрлийн тэмцээнд нэг ч хожиж байгаагүй би мэдэж байна. Тэнгэр минь ийм ярианаас урам зориг авахгүй байлгүй дээ. Кристаллын сурагчид супер тамирчид, супер ухаантай, супер урам зоригтой. Гэхдээ тэдэнд нэг юм байхгүй. Тэд гайхамшигт үрээнүүд биш. Эд шидтэй олон тулгадж байсан. Ялалт биднийх байсан. Эмэл хамт олонгүй эцэг сургууль байхгүй. Na 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 ho. Бидний нэр бол Кантерлот. Та бүхэн дэмжээрэй. Бидээ урам хайлаарай. Бид нар бол урд Wonder God хивээрэй. Цаг нь ирчээд бид хамт ялах болно. Нөхөрлийн эцэд үнд бүгээд итгэж байна. Зогсолтгүй урагшлах нөхөр бид бусдаас ялгарна. Бид өмнөхөөс ор басан. Чимээ ор басан. Бид сад бартаг хамт даван туусан. Сад бартаг даван туусан.
Кантерлотын нэгмэл хүч бууж өгөхгүй. Бид бусдаас ямар түрүүнд байх болно. Бид нар болоод Wondercall хивээрээ. Сайн хэлжээ бид хамт ядах болно. Нөхөрлийн ичид үнд бүгээр итгэж байна. Зогсохгүй урагшлах нөхөрлийг бусдаас ялгарна. Wondercall бид бүгээр өнөөдөр нэглээ. На 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 на. Wondercall бид үргэж хамтдаа. На 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 на. Бид нар Wondercall хивээрээ. Бид нар Wondercall хивээрээ. Цагаан нэрчээ ядах болно. Нөхөрлийн ичид үнд бүгээд итгэж байна. Бид бүгд үргэж хамтдаа. Зогсохгүй урагшлах нөхөр бид бусдаас. Зогсохгүй урагшлах нөхөр бид ялгарна. Өөрийн бовдаш энэ үнэхээр гайхалтай байлаа. Надад хүртэл хожих юм шиг санагдаж байна. Одоо би үргэлж сургуулаараа бахархаж явах байхаа. Rainbow Dash-ыг яаж гитаргүйгээр дуусан болоо гэж та нар ер нь гайхгүй байна уу? Харин тийм байгаа биз? Би мундаг болохоор тэгсэн болов уу? Магадгүй. Биш ээ, чи мундаг л да. Гэхдээ өөр шалтгаан байх л ёстой тийм ээ. Зүгээр л санаандгүй юм болох шиг боллоо. Охид та нар учрыг нь олж чадвал сайн л байна. Нөхөрлийн тэмцээнээс ичидийг аль болох хол байлгах хэрэгтэй. Булхаацсан гэж гүтгүүлмээргүй л байна. Угаасаа Crystal Prep-ийн өнгөрөх хүүхдүүдийг ялахад ичид хэрэггүй л дээ. Тийм шүү. Гэхдээ л нөхөрлийн тэмцээн чухал үйл ажиллагаа гинтийн байдал үүсгэмээргүй байна. Ялангуяа тэмцээнээс хасагдах юм бол хийцүүднэ. Санса чимэр чи ичидийн ертөнцөөс ирсэн юм чинь манай ичидийн учрыг олоод өгөхгүй юу? Чадлаараа хичээнэ. За ямар арга хэмжээнүүд болохыг мэдэх хүн байна уу? Пирог идэх хуралдаа, бэло идэх хуралдаа нь, пирогтай бэло идэх хуралдаа нь. Талбай дээр юу хийж байгаагаа бидэнд харуулахгүй. Ядаж өрсөлдөгч нартай юугаар өрсөлдөхийг хэлмээр юм да эн чинь. Юу ч байж болно. Юу ч юу? Яаж хувцас тохируулж өмсөх юм бэ? Би тусламар л байна. Гэхдээ явж Rainbow Dash-ийн ичид яагаад гинэт гарсныг олж мэдлээ. Дараа уулзъя. Бүх юм сансэдийн хяналтанд байгаа ахаа. Юу ч санаа зовоолтгүй. Сайн уу Twilight? Чамаас хариу цахиа ирээгүй л байна. Гүнжи үргээ гүйцэтгэхэд их завгүй байгаа хэл та. Яг одоо чиний зөвлөгөө хэрэгтэй байна. Намайг Кантерлот ахлах сургуулийн ичидийг хяналтандаа байлгаарай гэсэн. Гэсэн чи би одоо олтол яах ёстойгоо мэдэхгүй л байна. Rainbow Dash-ийн ичид гинт гарсныг харахад бидний ичид өөрчлөгдөж магадгүй байх. Өөрчлөгдөх. Бүгд намайг учрыг нь олгож найдаж байгаа. Би үнэхээр хүмүүсийн урмыг хугалмааргүй байна. Таанч надад энэ хэргийн учрыг олох шидэт нөхөрлийн ариун туршлага байхгүй. Өшөөгөөрөө уучлаарай. Намайг өршөөгөөрэй. Spike! Spike! Чи энд байна уу? За болно штэ. Орчууны талбайн туршилтаар батлагдсан Spike. Энүүгээр би Кантерлот ахлах сургуулиас гарч байгаа хачиргалтай энергийг илрүүлээд мөрдөн. Намайг тийш нь явуулмааргүй байгааг чи ойлгож байна. Гэхдээ хүлээг хараагалга. Удахгүй надад маш их хугацаа хэрэг болно. Crystal Prep нөхөрлийн тэмцээнд оролцсон. Тэдний тэр утгагүй өрсөлдөө миний судалгаанд саад болохгүй л байгаасаа. Хэрвээ би энэ цахилгаан суранцсан давтамжны мэдээллийг цуглуулж чадвал долгионыг шилжүүлж их усүрийг олж чадах байх.
Тэгэх юм бол Эвертон бие даасан сургалтын хөлбөрт найдвартай оршиж чадна штэ. Twilight тэжээвэр амтай хоригдхийг мэднэ үстэй. Spike тэжээвэр амтан биш ээ эрхлэгч гэдэнс. Миний судалгааны төсвийн гол судлагдхан хүн нохооны хамтын амьдралын үр нөлөө дүгнэлт. Тийм бол чи яах вэ? Синч захирал их харшламтгай чи цэвэрхэн цамд сольж өмсөөрэй. Яагаад? Захирал чамайг дуудулсан. Оо, миний Эвертонд өгсөн хүсэлтийн хариу ирсэн байх л дээ. Чамтай тэрийг ярья гэж бодоод байсан. Чи үнэхээр Эвертонд ормоор байгаа мó? Ормоор байлгүй яах юм бэ? Би гүнзгий шатны математик, шинжлэх ухааны төсөвд дээр бүрэн анхаарах боломжтой болно шүү дээ. Миний мөрөөдөл билнэ гэсэн үг. Гэхдээ бусад хүүхдүүдтэй нэг анги уулж сурахгүй. Чи бүгдийг ганцаараа хийх болно. Харин тэгээд л би даасан сургалтын хөтөлбөр нэртэй би чамайг бусад зүйлээс хоцрох үедээ л гэж бодсон. Тэгээд л тэр бусад хүмүүстэй хамт байх муу зүйл биш шүү дээ. Заримдаа хүн тэгж байж өөрийгөө олж мэддэг. Тийм байх л да. Хэдэн минутын дараа Синт захирлын өрөөнд уулзъя. Юунд санаа зовоод байгаа юм болоо? Яг одоо надад Эвертон хэрэгтэй байдаг. Одоо ч надад энэ сургуулиас сурах юм үлдсэнгүй. Хамгаас дотн энэ л газрын би хаалга болгоноор орж гарсан би. Энд надад мэдэхгүй юм огтос үгүй. Бүх их хичээлдээ шилтгэн байсан. Би хамгийн өндөр оноог авдаг. Харин одоо би орхин явах цаг нь болжээ. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Өөрийгөө бүрэн олоогүй. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Танилцаж амжаагүй нэгэн би. Тахим дөрөн хүмүүс байгаач би энд байх ёсгүй. Зөвхөн ялахыг л мөрөддөг бас намайг л гадуурхтаа. Тийм ганцаараа байсан дээр өөрийнхөө байж чадвал би хайсан зүйлээ олж чаднаа. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Сэтгэлээ минь хосон зайг нөхнөө. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Сасан боцноо хийнэ би. Энэ сургуулиас би сурахаас сурсан. Буруудах чамаас юм бишээ би. Бушуухан сурах зөндөө юм байгаа. Би ганцаараа үнийг хайж байна. Энэ тахмын цан, энэ ханны цан. Энгүйх зүйлүүд намайг л хүлээ. Эргэлзэлгүй ир дуудаж байна. Нууцлах энэ боломжийг би алдахгүй хичээнэ. Сурах юм зөндөө байгаа. Өөр нэг газар, өөр нэг зам. Сурах юм зөндөө байгаа. Олж мэдээ би удахгүй. Удахгүй би мэднэ. Шайнан армор. Ах минь яагаад энд байгаа? Захирал ахыг чи энэ сургуулийн төгсөгчийн хувьд өрмөц алсын хараатай байна байхаа гэж бодсон. Юуны алсын хараа вэ? Нөхөрлийн тэмцээнээс өөр юу байх вэ? Чи тэмцээнд өрсөлдөж байсан, тийм ээ? Shining Armor. Тийм ээ. Хинэн хожсныг санаж байна уу? Crystal Prep. Манайх үргэлж хождог. Манайх үргэлж хождог. Намайг яагаад дуудуулсан? Twilight. Шулуухан хэлчихье. Манай сургуулийн хожигдох нь огтхонч чухал биш юм шүү. Хамгийн чухал нь манай сургууль нэр төртэй сургууль болохоор бид хожино гэж найддаг юм.
Сургуулийн нэр төр бол миний нэр төр. Тиймээс энд байгаа бүх зүйлийн хариуцлага гэсэн үг шүү дээ. Чиний энд сургуульд хийсэн бүх зүйлийн чи ихэм хийсэн. Тийм биз? Мэдгүй. Тийм байхаа. За, битгий дараахан цаг нь чи бол манай сургуулийн хамгийн шилдэг сурагч. Гол нь манай шилдэг сурагч яагаад өрсөлдөхгүй гэж байгааг би нэг л ойлгохгүй байна. Нөхөрлийн тэмцээнд үү? Гэж Twilight. Чиний сонирхдаг зүйл биш ч гэсэн сургуулаа төлөөлж оролцох нь чухал штэ. Тэгэд чиний тусламж хэрэгтэй л байгаа. Кантерлот ахлах сургууль сэргэн мандалтын үе дээрээ явж байгаа бололт. Шалгалтын оноонууд нь өссөн, сурлагын дүн бүр спортоор хичээллэх нь ихссэн. Тэднийх ямар нэгэн байдлаар нэр төрөө өсгөж байна шүү дээ. Ийм байж яасан ч болохгүй. Сэнж захирлаа. Би тэмцээн уралдаанд оролцох боломжгүй штэ. Миний эндэг ажил. Тийм ээ. Ажил чинь. Cadence, Shannon Armour та хоёр Everton-ы сургуулийн хөтөлбөрийн холбогдох хаягийг бичсэн цаасыг олоод өгөөдгөөч. Тэгэлгүй яах вэ? Чи хүсэлтээ явуулсан гэлөө. Яалта нэр төртөө байхын нэг давуу тал нь иймэрхүү зүйлд тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддаг юм. Тэгэхээр би чамд санал тавих гэсэн юм. Сэргэлэн оюун ухаанаа энэ тэмцээнд зориулах юм бол би нэр нөлөөгөө ашиглаад чиний хүсэлтийг яахав зөвшөөрүүлж өгье. Гэхдээ бас хүсэлтийг чинь би татгалзуулж чадна шүү. Тэгэхээр одоо яавал дээр юм бол тоо? Таваа Спайк. Би Кандерлот ахлах сургуулийн нөхөрлийн тэмцээнд очих юмсан гэж боддог байсан. Ганц одоо ялгаа нь бол би өсөлтгөөр болчлоо. Тэгээд чи Захар Сэнж бас надад сонголт өгсөнгөө. Харин тийм ээ Спайк. Би ч гэсэн дургуул байна. Зөндөө мэдээлэл цуглуулна гэж бодож байсан чинь өнгөрч байх шиг байна л да. Гэхдээ л баг саг мэдээлэл олох байхаа. Спайк, чамайг юу гэж орхих юм бэ? Харин чимээгүй байхаа мартваа. Боож өгвөл битгий цуугаараа. Эрхлэгч Cadence, би хаашаа явахаа сайн мэдэхгүй байна. Отоохон Twilight. Хамгийн сүүлд очиод загсаад үзэхгүй юу? Чи юу гэсэн бэ? Яг чам шиг юм ухаантай хүн мэдээж хамгийн түрүүнд орох ёстой л да. Би тийм утгаар үгүй зүгээр л асуусан юм. Энэ автобус муу юм бэ Twilight? Ороцоо. Үгүй урдуур дайраа гэж бодоогүй маа. Одоо данч арайдсан. Манай сургууль хоцхоо. Юу мэдгүй байна. Хариулт буруу байна. Ахаад хэлдэ. Манай сургууль хоцхоо. Тэхүү ха. Зүгээр юу нөгөө Кандерлот ахсах сургууль одоо сайн байгаа. Нэр төр дөөж басан. Тэгээд мэдээж манайхыг гүйцэхгүй л дээ. Тэр ойлгомжтой. Гэхдээ тэдэнд юугаа алдаж болохгүй тийм ээ. Нөгөө яалалт тийм үстэй. Хордон суудалдаа суу. Сайн уу Sugarcoat? Сая ястаа онцгүй юм ярьлаа. Олдны өмнө битгий юм ярьж бай. Spike, чи надтай байгаа нашгүй дээ. Хөөе, найзаа чи энийг сонстоо. Нэр нөхөрлийн тэмцээнд хөгжмийн уралдаан байгаасаа тэгвэл хэдүүлээ үзүүлээд өгөхгүй юу? Нөхөрлийн тэмцээнд ээж шидэг оролцуулж болохгүй санаж байна уу? Хэлэхэд амар хийхэд хэцүү найз минь. Equestria-гийн ичээр юу дуртайгаа хийж болно. Гэхдээ Энэ Equestria биш. Ингээд ичидийн тал дээр чам шиг мундаг хүн байхгүй дээ. тэгээд ч Sunset тэмцээнд ичидийг оролцуулахгүй байх гэж хичээж байхад би юу өмсгөө сонгож чадахгүй л байна. Rarity, чи бас юу хийж гисэн юм бэ? Би жаахан завгүй ажиллалаа. Нөхөрлийн тэмцээнд ямар арга хэмжээ байгааг мэдэхгүй болохоор хэдийн төрлийн дүрм товц хийсэн. Чи заавал ингэх хэрэггүй штэ. Мэдэж байна. Үгүй. Үнэхээр ингэх хэрэггүй штэ. Мэдэж байна.
Дэд захирал Луна сурагчдад маань түүхнэгтэн туслан таныг зөвшөөрвөл би сургуулаа үзүүлээ сэнж захирлаа. Сүүлд ирснээс чинь хойш нэлээд юм өөрчлөгдсөн. Тийм ээ, Селестия гүнж. Сургуулийн чинь дуртай сонирхъя. Чамтай уулзах үргэлж сайхан байдаг эрхлэгч Кэденс ахаад хожигдсан ч хамаагүй. Баярлалаа. Дэд захирал Луна. Гэхдээ энэ удаа тийм амар байхгүй гэж сонссон. Зөрөөдхий. Яаж байна? Уучлаарай. Албаар ингээгүй шүү. Уучлаарай. Чи түрүүлээд явдаа. Чи ингэхэд ямар ээлдэг юм бэ? Чамайг харж байгаа шүү. Тийм ээ. Вуу! Чи үүдний гიშгүр болж байна да? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Ой харагдчихээн шүү. Сайн уу? Сайн уу? Сайн юу вэ? Уулзах нь хэр сайхан байна. Twilight, сайн юу вэ? Twilight, сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Би сайн. Twilight уу? Чамайг барыг таньсангүй шүү. Хизээ нүдний шил зүүдэг болчихсон юм. Угаасаа зүүдэг штэ. Оо, тэгэд энд хэр удах юм? Нөхөрлийн тэмцээнд л ирсэн. Нэрээ мэдээж штэ. Чи байгаа цагт манайх заавал хожно. За би явлаа. За, баяртай. Rarity, гоё хувцас байна л да. Гэхдээ өмсөхгүй ч байж магадгүй хувцас хийж цаг зав хичээл зүтгэлээ барддаг нь яаж байгаа юм бэ? Тэмцээ эхлээчгүй байхад ядарч унлаа штэ чи. Яй, гүчи. Битгий тэнгэл найз минь. Би чинь хувцас хийж хичээл зүтгэл гаргахын төлөө төрсөн. Найз та нартайгаа хамт цагийг өнгөрөөхөр ирч хүчээр дүүрдэг юм шүү дээ. Бас ич шид хэргэлэхэр. Үнэндээ Applejack чамаа хэлсэн чинь нэрээ жаахан амармаар санагдчихлаа. Чамд хэлээд байхад Twilight уу? Тийм ээ. Гүчи, ирнэ гэдгээ биднэрт хэлэхгүй яасан юм бэ? Найз минь энэ шил юу өмсчихсэн юм бэ? Их ноцтой юм аа. Миний дүрмд хувцас уу? Юуны дүрмд хувцас юм? Crystal Prep их. Танаа сургуулийн яагаад бүгдээрээ намайг таниад байгаа юм бэ? Чи дөнгөж сая Crystal Prep гэсэн үү? Spike! Нохоны минь нэрийг бас мэддэм үү? Бас манай хөгжмийн хөтөлбөр их ахицтай байгаа шүү. Twilight. Ямар утга учиртай юм бэ? Манай шилдэг сурагчийн сониуч занг өршөөгөөрэй. Юу гэнэ танаа сурагчаа? Ухаалаг хөөгтөд үргэлж сониуч байдаг. Би Twilight-ыг ангийнх нь хөөгтөд дээр хөр гэж өгөөе дөө. Twilight-ыг ихэр гэж үнэхээр мэдсэнгүй шүү. Ихрэшээ, сайн Twilight энэ ертөнцийн Twilight байна. Яг тэгээд Ponyville-ийн Twilight нүдний шил зүгээд Crystal Prep сурахгүй штэ. За болио доо. Намайг уучлаарай син захирлаа. Би энэ хачиргалтай долгионыг дагаж явсан юм. Тэгээд сая охид дээр очичихсан. Бас Twilight. Чөлөөт цагаараа юу хийх чинь надад сонирн биш ээ. Харин энд байх хугацаанд манай сургуулийнх нь зөвхөн тэмцээндээ л анхаарал хандуулах ёстой. энэ сургуулийн яагаад намайг таниад байгаа юм болоо? Толгойг чинь эргүүлэх гэж л байхгүй юу? Чамайг өргөтөж явуулах гэж байгаа юм. Хинч намайг өргөдөх гэж байгаа юм шиг санагдаагүй дээ. Ямар учиртайг нь мэдэхгүй ч Лавл биднийг хожигдуулах санаатай байгаа. Манай ертөнцийн Twilight Crystal Prep сурдаг байх ч гэжтэй. Тэгээд Twilight бидний эсрэг тоглоно гэсэн үг юм уу? Хизээч тийхгүй.
Манай Twilight тийхгүй. Манай Twilight бол Equestria-гийн гүнж, мөн шидэт нөхөрлөлийн мэрэгжилтэн. Хэрвээ манай Twilight энд байсан бол бэлтгэлийн үеэр мөн хувцас солих үеэр яагаад ийд шид өөрөө гарч ирээд байсны учрыг мэдчихэл байсан. Уучлаарай. Twilight-аас хараа ирэхгүй болохоор аргаа аварчхаад байна. Equestria-гийн гүнж шүү дээ. Учрыг нь олох ёстой асуудал гарсан юм байлгүй. Хийж байсан ажлаа хаяад хизээ чамаагүй хаалгаар ороод ирнэ гэж байхгүй штэ. Тэгээд чи ийм ялах шалахгүй асуудал дээр Twilight-ыг дуудаж иж болохгүй. Ялахгүй асуудал биш шүү дээ. Намайг Twilight-ийн тэтмийг хулгайлахад ийд шид энэ ертөнцид ирсэн. Би ууггүй зүтгэсний эцэст хүмүүсийн итгэлийг олсон. Хэрвээ би ийд шидийг хяналтандаа байлгаж чадаагүйгээс болж манай баг тэмцээнээс хасагдвал. Оо Sunset, учрыг нь олж чадна гэдэгт би итгэж байна. Чийл бидэнд Sirens ямар учиртайг ойлгоход тусалсан. Санаж гин үү? Тийм байхаа. Гэхдээ тэднийг ялахын тулд яах ёстойг Twilight олсон штэ. Санахгүй байна уу найз минь? Тэднийг ялгах хэрэгтэй байсан зүйл бол чи шүү дээ. За. Тийм ээ. Яв яна зуда. Арга хэмжээний талаар мэдээлэл олоод төлөвлөгөө гаргах гээд үзье. Явахгүй мө Sunset? Жаахан байж байгаа дараас жаач. Бас л хариу алга. Twilight-тай холбоо барих өөр арга байж магадгүй. Хөөе, намайг тавиач. Чи юу хийчихвэ? Twilight, босод хүүхдүүд дээр оч. Хаана? Тавтай морил Crystal Prep. Уг нь энэ дэрвэл хөвчлөлтэй байна гэж бодсон юмсан. Яс уйтгартай юм бэ? Хаалгаалга болсон гэж юу гэсэн үг юм бэ? Байхгүй гэж хэлээд байна штэ. Хаагдсан. Одоо байхгүй болчихсон. Яаж тэгдэг байна? Мэдхгүй. Ямар ч л байсан. Тэр Twilight-тай холбоотой. Ямар юмаа сэтэд байгаа юм бол доо. Надад даатгач. Twilight, чи юу сэтэд байгаа? Би юу зүгээрээ Хин асуугаад байгаа юм? Бид нар За өгтөө. Тэмцээн эхлэжгүй байхад ингэж өрсөлдөд яах гэсэн юм бэ те, тийм ээ? Манай хожигдож байгаагүй болохоор тэмцээн өрсөлдөөнтэй байдаггүй. ямар муухай хэлдэг юм бэ? Уучлаарай хонгор минь, энэ илдэг байх тэмцээн биш л дээ. Гэхдээ IEV-ийг олох хэрэгтэй. Сайн уу? Намайг Piggy Pie гэдэг. Оо, сайн уу? Намайг Twilight гэдэг. Мэднэ? Чи манай найзтай их адилхан. Нэр нь бас Twilight гэдэг. Оо, ёстой хачи юм уу? Энэ юу юм? Спектрометрта төстөлдө соронзон цахилгаан давтамжийг мөрдөх гэж хийсэн. Гэхдээ алдаа дутагдал байгаа. Юмсыг хэмжтий. Жишээ нь үжлэгийг үү? Тийм ээ. Надад бол үдшилэг шиг харагдахгүй л байна. Харин тийм ээ. Нэг л юм дутаад байна да. Нашир, яцгай. Бүгд сайн байцгаана уу? Энэ боломжийг ашиглаад Crystal Prep Academy-аас ирсэн хүндэт зочдынхоо мэндийг мэдхийн зэрэгцээ Canterlot ахлагч тавтай морил гэж урмаар байна. Хөөе, энэ дотор чинь юу байгаа юм бэ? Үжлэгний их буу байгаа. Тэгээд мөн Canterlot ахлах сургуулийг төлөөлж өрсөлдөхөөр сонгогдсон 12 сурагчийг танилцуулмаар байна. Бид спортын ур чадвараа болоод нөхөрлийн үн цэнийг харуулах шилдгийн шилдэг хүүхдүүдийг сонгосон гэж үзэж байгаа. Энэ үнэхээр сайхан санаа гэж үү дээ аа? Мэдээч. Хөх, ямар гоё юм бэ? Тийм ээ, гоё юм аа. Тийм ээ. Юу? Яста гоё. Аль чиний хардаа? Тийм ээ. Гоё юм аа. Вау! Хөөж байна.
Дулаан сэтгэлээр угтан авч байгаа Celestia захирал талархлаа илэрхийлмээр байна. Сүүлийн нөхөрлийн тэмцээн болсноос хойш 4 жил өнгөрсөн хэдий ч юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдаж байна. Кантерлот ахлах сургууль арга хэмжээнүүдэд сурагчдаа өрсөлд үүсээр байгаа билээ. Харин Crystal Prep-ийн 12 сурагч ялалт авчирсаар байна. Танай сургууль олон жил ялагдал хүлээж байгаа ч гэсэн буруу байхгүй гэж айлгүй. Нарийн ширийн зүйлийг сайн гүйцэтгэж байгааг харахаар сэтгэл минь тайвширч байна. Үр дүн нь ямар байх нь хамаагүй. Миний зүгээс та бүхэнд амжилт хүсэж байна. Харамсалтай байна, Пинки. Үдэшлэгийн нэмэлт чимэглэлүүд чинь янзтай гоё байсан. Үнэхээр уур амьсгалыг эвдэж чадсан. Тийм шүү. Даанч сэнч захирал хамаг юмыг тасалдуулчихлаа. Тийм ээ. Муухай амтан. Хөөе, Пинки яачихсан бэ? Мэдхгүй. Twilight бид хоёр үжлэгний их буугаар бууцны дараа хүмүүс хөвжөлтэй байсан. Тэгээд миний чид уулчилсан. Мэдээч штэ. Миний хамаг чидийг бүгдийг шавхаад авчихлаа. Юу байцаараа шавхаад авчихлаа гэж юу гэсэн үг? Хөөе, нөгөө Twilight хааччваа. Тэр яг энд л байсан да. Өглөөний минь сурагчдаа нөхөрлийн тэмцээний эхний өдөр эхлэх гэж байгаад баяртай байгаа үстэй. Өрсөлдөгчд маань Кантерлот ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр тусгагдсан бүхий төрлөөр хаз өрсөлдөж эцсийн шатанд тунаж үлдэх ёстой. Эхний арга хэмжээнд тавтай морилцгоо Актемийн 10 төрөл. Тийм ээ. Хийм, хөдөлмөр гэх мэт хичээлүүдээр оноо авах болно. Гэхдээ санаарай, баг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан 6 сурагч 2 дахь арга хэмжээнд оролцох хэрэгтэй болно. Амжилт хүсье. Таныг болгож авнаа. Таныг болгож авнаа. Таныг болгож авнаа. Болгосон. Таныг хасагдан. Таныг хасагдан. Таныг хасагдан. Хожигдэн гэж байхгүй бушиг таныг зам тавьж өг. Хожин гэвэл энэ дүрээр зүгээр бууж өг. Нэгмэл хүчээр таныг болгож авнаа. Нэмэр хэлэхэд манай хотод боломж байхгүй. Нэмэр үгүй энэ удаа чадахгүй. Нийлээ танарахгүй нэг гэдгийг мэдрүүлэн. Айдас чинь үнэрхэж хүс чинь уурснаа. Азгүй бас отгүй дэм мөрийгүй үлдгэсэг. Ухрахгүй бит на 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 на. Урагшаа вандеркоп. Ухрахгүй бит на 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 на. Урагшаа вандеркоп. Асуумуудаа хожиг зөн гэж битгий та нар яриараа осолтой муулахаас өмнө тунгасаа тэр ботороо Crystal Prep-ийн нэгдүгээр сургуулийн бид хорон мөч бүрийг боловсрол мэдлэгтэй залуучууд хоёр чихээс хатаад тэгээд бидний саасаад үл хоббитүүдийн тамрыг нураа тэгээд бүх юм дуусна танаа дуусна ухрахгүй бит на 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 Урагшаа Shadow Falls ухрахгүй бит на 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 Урагшаа Shadow Falls Хашаа бол хожигдох цаг чинь боллоо хоббитүүдийн танаа зүйл дуусах боллоо Crystal Prep таныг болгож авнаа болгон Хашаа бол хожигдох цаг чинь боллоо хоббитүүдийн танаа зүйл дуусах боллоо Кантерлот танаар эртгэн бууж өг Эцэг бүртэл өрсөлдөй эцэстэн бид ягна эртгэн шиг бууж өсгөө Танрын үе өнгөрсөн эрт хүчээ амнасгаа бушуухан бууж өсгөө хизээж бид зогсохгүй Энэ бүхэн хурдхан дуусаасаа энэс чухал юм зөндөө байгаа Тэмцээн дуусхаас өмнө юу хийснийг чинь олж мэднэ Чадах болов чадна гэж юу Хин хожих бол хин чадах бол чадах болов хин хожих бол хожиж чадсан уу хин ялагч вэ хин хасагцсан бэ хайруулт авсан уу Буруу байна. Ингээд нөхөрлийн тэмцээний эхний арга хэмжээний ялагчаар Crystal Prep-ийн Twilight Sparkle татарлаа. Мондог байлаа. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ манайх ялаагүй штэ. Кантерлот хизээч ялалтанд ийм ойрхон ирж үзээгүй.
Оног маш нарийн тооцны эцэст нөхрөлийн тэмцээний 2 дахь арга хэмжээнд орох эрхтэй олсон сурагчдыг танилцуулж байна. Баяр хүргэе. Чи их сайн байлаа. Уучлаарай. Өршөөрэй. За ч ойлголоо. Чи амттай өгмөр байна уу? Ганцхан би тэжээвэр амтнаа сургууль руу нууцаар оруулаагүй л юм байна. Ганцхан биш ээ. Юу, надад Spike л байгаа. Үнэхээр жигтэй амт юм аа. Ярьж чаддгүй? Миний мэдгээр лав ярьж чаддгүй. Нэрээ ясанд чинь баяр хүргэе. Даанч танаа багийнхан нэг их баярлахгүй ах шиг санагдсан. Манай сургуулийнхэнчтэй бусдын амжилтанд хизээч баярлдаггүй мөө. Ямар муухай юм бэ? Мэ. Чи барь. Яагаад вэ? Тоолаа барихаар сэтгэл санаа сэрэгдэг юм. Ямар утгагүй юм. Гэхдээ нэрээ тэгдэг юм байх шүү. Би эсрэг багийнх танаа баг хожигдсан. Яагаад надад сайхан хандаад байгаа юм бэ? Чамд хэрэгтэй юм шиг санагдаад? Spike, чи зүгээр үү? Зүгээр л юм шиг байна. Twilight, хүлээж бай. Баяртай. Twilight, алвэ. Хүлээж бай л доо. Яагаад зүгтаад явчих вэ? Мэдгүй. Гэрэл засруулдаг охноос басан байхаа. Сансрын нүгнээс ч болсон юм уу? Эсвэл ярддаг нохоноос ч юм уу? Димэ, хачин байгаа үз. Чи зүгээр үү? Би чи яаж ийн? Юу болсон бэ? Чи хаана байсан? Хөөе, нэгээр нь асуултаа. Надад ч гэсэн хачин байна. Уучлаарай. Би туулаг өгөөд тэр гялалцдаг юм руу орсноо л мэдэж байна. Тэгэд нэг газар очсон. Дараа нэг мэдсэн чинь хөөрхөн охины гарн дээр хөвтөд ярьж чаддаг болчихсон байсан. Өмнө нь яагаад ярьж чаддгүй байснаа ерөөсөө ч ойлгохгүй юм. Ёстой амархан юм бэ. Twilight, Хурдал энд нүгт. чи хинтээ яриад байгаа юм? Өөр төгөө сандрахаараа тэгд юм аа. Та намайг хаагаа юу? Хайлгүй яах вэ? Кантерло дахлах сургуулийнхын дараачийн арга хэмжээнд чамайг сонирхоод байсан ийдэг охид орж таарч байгаа нь үнэхээр сонин тохиолдол байна. Тийм байгаа биз? Үгүй харин л дээ. Чи цаадуултайгаа сайн танилцаад аваарай. Юу, гэхдээ та дургүй байсан биз дээ. Ер нь бол араа бодсон нь дээр шүү дээ. Мэдлээ. Тэд чамд Кантерло дахлах сургуулийн шинэ амжилтын нууцаа дэлгэх юм билүү? Мэдгүй юм да. Тагнуулдаг чи ер нь буруу үстэй. Чи өөрөө л шийд Twilight. Эвертоны хүсэлтэнд чинь ямар нөлөөлөх биш. Бодоод байсан чинь нөлөөлөх юм байна. Тэнгэр минь ямар муухай хүн бэ? Чи яах гэж байна? Мэдгүй байна Spike. Мэдгүй байна. Би Twilight-д бүжин л өгсөн. Тэгсэн чинь ичид үйлчлээд эхэлсэн. Ерөөсөө ч ойлгохгүй маа. Бидэнд хувц оёход Rarity-гийн ичид гарсан. Pinky-гийн ичид үжлэг хийхэд гарсан. Одоо бас Fluttershy. Twilight-ийн зүйлч шиг юм нь миний ичидийг сороод авчихсан. Би хөл дээрэж зогсох тэнхэлгүй болсон. Үжлэг дээр би бас тэгсэн. Twilight-тай уулзахаас өмнө би ч тэгсэн. Ичидийг хулгайлаад байгаа юм болов? Мэдхгүй юм да. Ичид тулгаалдаг охин шиг харагдаагүй дээ. Тийм л дээ. Гэхдээ л Twilight хаалга хаагцсантай холбоотой зүйлд нь ичидийг сорж авдаг бол хаалгыг ч гэсэн хулгайлсан байх магадлалтай шүү дээ. Яаж? Мэдхгүй. Надад энэний учрыг олоход тусалж чадах одоо морь хүн аль алинтай нь холбоо тогтоох аргагүй байна штэ. Ямар баларсан юм бэ? Зөвхөн Twilight ичид хаалга, шидэт хаалга, зургийн ичидийг бүгдийг мэднэ.
Shadow Bolt-уудыг яаж хожихол бодцгоё. Энэ арга хэмжээ намайг тоглоомын талбай руу гаргаж байгаа цагт хэдүүлээ юунд ч санаа зовох хэрэггүй. За, тоглоомын талбайд гаргах нь ч гаргах юм байна. Ганцхан надад л амар санагдаад байгаа мó. Чи мотоциклтэй уралдааны хувцас хийгээгүй л байх та. За, тэнийг юм ярьж байх юм. Хийлгүй яах вэ? Хосоор уралдан шүү. Indigo Zite Sugar Cup 2 мотоциклийн сааттай уралдаанд оролцсон. Гоё доо. Lemon Zest Sunny Flare ойрын зайд оролцох хүсэлт гаргасан. Манай сургуульд ном сумаар харвах шаардлага тавьдаг учраас хинэн ч чадчих байх. Twilight Sour Sweet 2 хамгийн эхэнд гарна. Ямар сайн хэрэггүй. Эхлээгүй байхад хожигдчих да. Twilight өмнөх тэмцээнд ганцаараа хожиж чадсан болохоор энэ удаач гэсэн бүх хүчээ дайчлана гэж итгэж байна. Тэгнэ үсттэй. Нөхөрлийн тэмцээний 3 төрөлт бөөхө тэмцээнд тавтай морилцгоо. Энэ арга хэмжээнд оролцогчид ном сум харваж өрсөлдөх болно. Тэшүүрт уралдаан. Сүүлийнх нь мотоциклтай уралдаан. Ингээ өрсөлдөгчд бэлэн бол багийнхан гişүүд бөөхний дараачийн шат руу орохоос өмнө оролцогчид байны голд онох ёстой байгаа. Canterlot-ийн баг хол төрүүлж байна. За гайхалтай байлаа. Би Crystal Prep сурдгоо нь аз шүү. Хэлээд яхав. Crystal Prep хурдан онохгүй бол тэмцээнээс хасагдах нь байна да. Чи чадахгүй юм байна уу? Яа, ястаа нэг төвчгийн арга алгаа. Байруу битгий онлоочтэй. Оо, яг онч хэллээ. Байруу битгий онол. Маш их баярлалаа. Бай байгаа газар руу онлох хэрэггүй. Сайн хар. Харин бай очих газар руу онлоод харваарай. Тийм шүү. Өрсөлдөгчөөс зөвлөгөө авах нь үнэхээр зөв шүү. Голт нь онмоор байна уу үгүй юу? Надад итэг. Гүнзгий амьсгаа аваад анхаар яг одоо сумаа тавиарэ. Сайн байна. Тийм ээ. Миний охин мөн дөө. Тэр би үнэн хэлсэн байгаа үсттэй. Юу хийгээд байгаа юм бэ? Би мэдэхгүй наа. Canterlot дахиад 2 хон тойрог үлдлээ. Гэхдээ Crystal Prep алдсан хугацаагаа нөхөж байх шиг байна.
Чи намайг аварлаа. Найзыгаа ургамлын хоол болгоно гэж байхгүй шүү. Одоо ч бидэнд ялах боломж байна. Кантер лац төрүүлээ. Анхаараарай сурагчлаа. Тамирын зал руу ороорой. За яасан бэ? Бүгдээрээ зүгээр үү? Зүгээрээр барах уу? Төрүүлчихлээ штэ. Тийм ээ, төрүүлсэн. Гэхдээ ноцтой бэртэл авч болох байлаа. Чи дутхаа алдаж байна. Энийг яаж болиулахыг би мэдэхгүй байгаа. Уучлаарай. Ингээгэж бодоогүй юм шүү. Танаа сургуулиас гараад байсан хачиргалтай энергигээ судлах гэсэн. Ичид гэдгийг мэдээгүй. Яаж ажилдгийг ч гэсэн. Зүгээрээ. Бид ч гэсэн Яна, үгүй. Ахаад биш шүү. Уучлаарай. Энэ өөр энерги чинь сорж аваад байна. Яаж ингэж байгааг нь мэдэхгүй. Мэдэхгүй гэдэг чи юу гэж байгаа юм бэ? Бас өөрөө ангал үүсгээд байгаа. Яаж үүсгээд байгааг нь ч гэсэн би бас л мэдэхгүй. Чамд ер нь мэддэг юм байна уу? Бид ичидээ яаж буцааж авах вэ? Эквестрагийн хаалгыг яаж засах ёстой вэ? Эквестрагийн нэ. Чи ч ноёх ухаантай гээгүй лөө. Тэгсэн мөртлөө ойлгохгүй зүйлээр оролдож болохгүй гэдгийг мэдэхгүй хэрэггүй. Ойлгомоор л байна штэ. Чи ойлгохгүй. Хамгийн чухал зүйл нь найзуудын минь амь насыг аюулт орууллаа. Намайг уучлаарай. Тэгийг гэж бодоогүй. Twilight, хүлээж байна. Энийг шудраг уралдаан гэхгүй юм байгаа биз дээ. Сэнч захирлаа. Бид болсон явдлыг харсан. Манай сургуулийг давуу талаа ашигласан гэж бодож болохгүй. Тийм үү? Сургуультай ургамал чинь дайраагүй байлаач сурагчид чинь далавчтай юм байна л шүү дээ. Сэнч захирлаа. Тэгэхээр уралдааны нөхцөл байдлыг арай хөнгөрүүлж үзэх хэрэгтэй байх. Яахав тэмцээнийг одоо дуусгаад тэнцэн тооцож болох уу? Тэнцэн чи анханасаа юм санаатай байсан уу? Албан хүчээр хандсан болгож байгаа юм биз дээ? Тэгэж ярихгүй шүү. Тэмцэн үргэлжлэн манай сургуулийнхан танаа сурагчдын бэлдсэн элдв янзын дэглэм, залим ихийг заавал давж гарна гэж мэд. Энэ бүхнийг болиулж чадаагүйг минь уучлаарай. Чиний буруу биш шүү дээ, Сансет. Үгүй гэж юу? Би энд авчирсан ичидээ хянаж сурах ёстой байсан. Гэвч чадаагүй. Хүмүүсийн урмыг хугаллаа. Одоо синч захирал биднийг булхаацсан гэж бодчихлоо. Сэнч захирал юу гэж бодох нь хамаагүй. Гэхдээ хамаатай штэ. Манай сургуулийнхан зүгээр нэг төрүүлэхийг биш. Кристал препиг ялахыг хүсэж байгаа. Нөгөө тал ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол бид ялсан тооцохгүй. Ичид байгаа цагт кристал препигийн биднийг шударгаар өрсөлдөнө гэдэгт хизээч итгэхгүй. Ичид надаас л болж энд байгаа. Оноо тэнцсэн болохоор сүүлчийн арга хэмжээ нөхрөлийн тэмцээний ялагчийг шийднэ. Сургуулийн хотхныхаа нэгтээ хоёр сургуулийн тугийг нуусан байгаа. Туга хамгийн түрүүнд олоод буцааж авчирсан бат ялагч болно. Багууд бэлэн болмогц эхэлцгээе. Би энэ тэмцээнд нь ормооргүй байна. орохгүй л болохгүй. Сүүлчийн арга хэмжээ юм чинь Ичидийг хулгайлж хаалга нээгээд байхад төвлөрөх хэцүү байна. Би Twilight-д хэлсэн үгэндээ гэмшээд байна. Тэр тусмаа зориуд тийм зүйл хийгээгүй гэдг нь ойлгомжтой байна. Үнэн дээр их сайхан сэтгэлтэй охин. Бүгдээрээ сүүлийн уралдаанд оролцоод булхаацаагүй гэдгээ нотолцгоё. Тэгээд чи очиж уучлалт гуйгаарай. Тэдний багийг заавал хож гэж хэлж байгаа нь шудраг босч гэлээ. Кантерлот ахлах сургуулийнхан эд шид хэрэглээд ч манай сургуулийг хожих зүгээр л боломжгүй зүйл гэдгийг ойлгох ёстой. Дахиад далавч урагчвал яах вэ? Зөв асуулт байна. Одоо бид нар галын эсрэг галаар тулалдана.
Төхөөрөмж чинь яадгийг би харсан Twilight. Шидэт энергийг агуулдаг байж болно. Харин энергийг гаргая гэж бодож байсан уу? Гэхдээ би яаж ажилтгийг нь ойлгохгүй байгаа. Ойлгомоор байгаа үсттэй. Манай өрсөлдөгчд эд шид ашиглаж энэ тэмцээнд өрсөлдсөн юм чинь биджсэн тэгж болохгүй гэх шалтгаан байхгүй. Эсвэл чи Эвертонд орох сонирхолгүй байгаа мó? Шударгаар хэлэхэд наад бяцхан төхөөрөмжинд чинь ямар ч бие даасан сургалтын хөтөлбөрөөс илүү сурах зүйл их байгаа гэж бодож байна. Гадуурхагдсан шавдралгүй чинь би мэдэн. Ганцаараа байхаас ураргүйг чинь мэдэн. Гарцаагүй тэд чамаас дүлдэг. Ганц хоёр нунс өөр л байсан. Гайтан тэд бас гинэт далга болчих доо. Эргэлзэж байгааг чинь сайтар ойлгож байна. Элдв янзын юм бодож байгаа байлгүй. Энэ тэмцээд төрүүлэхгүй бол эдэ хэцүү юм болно шүү. Эхний байранд орохгүй бол дуусна гэж мэдээрэй. Ичидих суулаа хожигдвол чиний буруу гэж мэ. Тэр бүгд хэрэгсэн бас бүгд булхацсан. Тимээ бид чисэн адилхан байж болно. Хүч байна уу, ичид байна уу байгаа бүхнээ ашиглаад хожхон чухал юм. Харин эрдэм мэдэлгээ алдуудаа. Ховхон тохиох боломж шүү. Хожим чи бас харамсан шүү. Ичидийг ойлгох нь чухал биш гэж юу? Ичидих суулаа тэг бол бидний найзууд биш. Тэг хүслээ биелүүлнэ энэж жоохаа. Гэндэрлотыг юучгүй нурамаар байна. Энэ бүхэн их амархан даалгавар. Нэг нь ялбал бүгд нийтээрээ ялна. Нэрэ хичээгээд оролдоод үзэн нэмээд чи бас ичидээ ойлгоно. Нэгэнт ялбал бүгд баярлах болно. Нүдэрээ бас чамайг шагших болно. Нэг санаагаар ялалтыг авчирч нэр минь мөхөж өмнө үлдэнэ. Ичидих суулаа хожигдвол энэ гэмт хэрэг мөө. Хожим харамсахгүй одоо л энийг хий. Хожихгүй гэдгэн чиний гарт бай. Ичидих чөлөөлөх том. Ичидих чөлөөлөх том. Ичидих чөлөөснөр сурч мэднэ би. Хоёр баг бэлэн бол Ядах надаас шалтгаалнаа. Ичидих суулаад хандах Тэмцээний сүдийн арга хэмжээ одоо би үнэхээр ичидих хармаар. Ичидих чөлөөлөх том. их хэвээ. Таны зүг байж би чидийг ойлгодог байсан. Одоо харин ойлголоо. Эквестра.
Тэр мангасаас зүгтчихэд байвал хаач байсан яах вэ? Чи ч гэсэн адилхан хурдхан зүгт. Twilight, ингэж болохгүй. Яагаад болдгүй юм бэ? Тэнд тэс өөр ертөнц байгаа. Чи дээр дүүрэн ертөнц. Тийшээ очихын тулд энэ ертөнцийг сүрэж байна штэ. Тэгээд юу гэж? Тэнд бүр их ичид байгаа. Би бүгдийг ойлгомоор байна. Битгий таваарай. Сайн бараарай. Мэдээж штэ. Ийм аргаар болохгүй. Хүч чадлыг мэдэрч байгааг чинь ойлгож байна. Хүссэн бүхний авч чадах юм шиг санагдаж байгаа. Би ч гэсэн тэгж байсан. Чамтай адилхан ийм алдаа гаргаж байсан. Яг л чам шиг тэтэм зөөсөн. Тэгээд тэтэмний ич хидэнд автчихсан юм. Хүссэн болгоно авч чадна гэж бодож байсан. Тийм биш ээ. Чамаас ялгаатай нь би хүссэн болгоно авч чадна. Үгүй, чи чадахгүй. Хүч чадал ич хидтэй байлаач гэсэн. Чи ганцаараа л үлдэх болно. Жинхэнэ ич хид бол шудрах зан. Үнэн ч байдал. Инээд баясал. Өгөөмөр зан. Сайхан сэтгэлээс гардаг. Чамаг ойлгож байна, Twilight. Би чамд хамгийн чухал ич хидийг харуулмаар байна. Шидэт нөхөрлөл. Twilight! Spike? Миний гарнаас урд Twilight. Өөр арга байгааг чамд харуулъя. Өмнө нь нэг хүн надад харуулж байсан. Намайг үнэхээр уучлаарай. Ийм юм хийе гэж бодоогүй юм шүү. Мэднэ. Өөрийнхөө туршилгаас хэлэхэд тэд чамайг уучлана. Celestia захирлаа. Crystal Prep-ийг төлөөлж байгаагийн хувьд нөхөрлийн тэмцээнээс гарахыг шаардаж байна. Танай сургуулийнхан шудраг бос үйлдэл хийгээд удсан байна. Сурагчид чинь эд шидийг өөртөөхөө ашиг сонирхлын төлөө хэрэглэж байсан нь тодорхой боллоо. Ингээд дэлхийг аврах нь бидний хин хинд ашигтай баймаар юм да. Ядчилтад зөвхөн ялахын тулд Twilight-ыг мэхэж хулгайлсан ич хидийг суллууж галзуу хүчтэй шидэт таратан болгон хувиргаж дэлхийг сөрүүлэхийг завдаагүй. Хөх! Нэг анцгаагаар ингэж хэлэх амар биш шүү. Үнэхээр завхарсан юм. Үгүй. Яг л тийм юм боллоо. Үнэн дээ. Бид бүгдээрээ буруутай. Гэхдээ ихэвчлэн захирал. Манай сурагчид ихэнх нь ичэдэнд чинь оролцсон нь үнэн л дээ. Гэвч би энэ бүхнийг сургуулийн зөвлөлд илтгэнэ. Сайн байна. Далавчтай шидэт сурагчид байгаа гэдгийг сонсоод сургуулийн зөвлөл их л сонирхох байх та.
Бас өөр хэмжээсийн хаалга. Нэрээ ярддаг нохоог хэлхээ мартав да. Чи хэлэх юм бол нэр төржин балран да. Хэдий нөхөрлийн тэмцээн бидний бодож байснаар болоогүй ч гэсэн ийм их зүйл даван туулсан болохоор бид нар бүгдээрээ ялагч гэдгийг зарлах нь шудраг байх. Кристал Фред суралцах хугацаагаа ингээд тоосглаад ийм юм болсны дараа синч хүсэлтийг чинь хурдхан шиг бүтээх байха. Тэрийг бодож үзсэн. Одоо гэхдээ Эвертонд элсэж орох цаг нь биш баха. Нэрээ юу? Би их олон юм мэднэ. Харин нөхөрлийг тэр бүр мэдэхгүй. Бас байнга ганцаараа яваад байвал нөхөрлийн талаар сурч мэдэж чадахгүй. Тэгээд Кристал Фредтэй үлдэх юм уу? Кантерлот ахлах сургуулийн сурагчид нөхөрлийг их сайн мэддэг юм шиг байна. Уг нь болдгсон бол Чи оронд нь энэ сургууль руу шилжиж болно штэ. нэрээ юу? Кристал Фред чамаг их сананда. Гэхдээ энд сурах нь хамгийн зөв. Би одоохон очиод Селеста захиралтай уулзаж хэлье. Twilight гүнжээс хариу ирээгүй л байна уу? Ирээгүй байна. Гэхдээ энэ ертөнцийн ид шидний учрыг би олчих шиг боллоо. Бид өөрсдийнхөө үнэн талыг харуулхад ид шид гарч ирсэн. Би өөр бусдаас хариулт хүлээгээд завгүй байснасаа болж өөр хариултыг хайгаагүй байж. Энэ ертөнц ахад ид шидийн асуудал гарч ирж ил тараа. Applejack-ийн хэлснээр Twilight гүжи Equestria'д гарсан асуудлуудыг шийдээ завгүй байгаа. Байнга энд ирж бидэнд туслана гэж байхгүй. Тэгвэл би болох болов уу? Манай Кантерлот ахлах сургууль шинэ гайхалтай сурагчтай болж байх шиг байна. Хэрэг тусалж чадхаа мэдгүй л байна. Гэхдээ та бүхэн боломж олгох юм бол туслахыг хичээх болно. Өгтөө Twilight-ыг гэртээ байгаа юм шиг тухтай байлгаарай. Тэгэлгүй яах вэ? Эртхэн ирээгүй юм үнэхээр уучлаарай. Захаагч нь дөнгөс аял авлаа. Цаг хугацааны гогцоонд ороод ёстой баларлаа. Үнийг хэлэхэд надад тийм хашгиралтай юм тохиолдож байсангүй. Харин энэ хоёр дахь хачирхалтай зүйл нь шүү.